За энэ зургийг тавьчих. Төрөг имэн үзүүлж байна. За таныг баяр цогтын хүн гэдэг. Ер нь та хоёр ямар холбоотой? За ер нь бол битээр чи уг нь бол ямар ч холбоогүй байсан улсууд тахгүй юу? МСС-ийн гишүүд ч гэдэг юм уу нэг тийм юм яриад байна. Ёстой балдуушныхан МСС-ийн гишүүн байх вэ би. Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчөө танай намаас захиалаад байна гэж яригадаад байгаа л да. Би энэ том энэ улс төрийн энэ хүмүүсийн хоорондын яриа хөөрөөчүүд юм уу тохироо мохрог огт мэдэхгүй. Одоо эх 2 жилдээ бол нэг сайнгүй байх нэ төсвөө бүрдүүлэхгүй бол одоо төрийн албан хаагчдын цалин тавих чадахгүй хэмжээнд хүрнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр төр одоо өөрөө жоохон хэмнэмээр байна шүү дээ тий. Энэ иргэд чинь бүр хэмнээд цаашаа хэмнэх мөнгөч байхгүй болчихлоо шүү дээ. Тэр төр хэмнэх хэрэгтэй. Нара гişүн та хоёр нэг Viber чат дэлгээд муудаад байсан учраас. Үгүй нэг учир болов шүү дээ. Нэг уг нь бол зөв зүгээр л висийг хөрхөн. Гинтхэн л яг тэр нэг оюун эрдний үеэр л надад дайраад эхэлсэн л дээ. Тийм учраас та ихтэй тэр Viber групп дээр томорсон юм шүү. Одоо ийм нэг санаа хов ярих мангар л байна л да. Гэхдээ чиний саяны хэлдэг шиг те. Клиентилизм үүсгийг үүсэхгүй шүү. Тэгэхээр тийм. Та тэгээ хандив аваагүй гэж үү? Би компаниудаас тийм хандив аваагүй. Их төвшин гişүн та хоёрыг юу нэгтгэдэг юм бэ? Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгахыг хөрөг нэвтрүүлгийн ээлжид шин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Баярмаатай ярилцахаар ураад байна. За та бас л сүүлийн үеүүдэд шин сенсац гаргаж ирэл. Сэдвийн эзэн болоод явж явах шиг байна тийм ээ. Гэхдээ одоо нэг тгий гэж боддгоо шүү дээ. Уг нь бол тэгэлээ. Эсвэл таны ярьсан болоод сенсац болоод байна уу? Чинь өөрөө байнгын сенсац болоод байна шүү дээ тий. Монгол өөрөө нэг сайн сенсацууд ч бас биш л байх шиг байна тий. Харамсалтай. Хамгийн сүүлийн байдлаар таны одоо санаачилсан хувь хүний орлогын албан татварыг 1% болгож бууруулъя гэдэг агуулгыг яриад яваад байгаа л да. Тэгэхээр төсөвт 2.8 их найдыг төвлөрүүлдэг энэ татвар. Тэгэхээр энэ татварыг бууруулах бодит боломж яг бий юу? Та яг иргэдэд таалагдах агуулга яриад байна. Байлгүй яах вэ? Нэгдүгээр 2.8 биш 2.6. За 200 тэрбум гэдэг чинь бас мөнгө те. За хоёрдугаар та бүхэн санаж байгаа бол 2025 оны төсвийг 35.8 их найдаар оруулж ирсэн. Тэгээ би тэгэхэд эсэргүүцээд бөө юм болоод тэгээд ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж байж төсвийг одоо бууруулж иж алдагдaltaгүй баталсан тий. Тэгээ 33.7 их найд буюу 2.1 их найдаар 7 хоногийн дотор бууруулаад ороод ирсэн ш. Тэгээ боломж байгааз 7 хоногийн дотор ш. 2.1 их найдаар бууруулаад ороод ирсэн. Нэгт. За хоёрт дахиад боломж юу вэ гэхээр одоо энэ шинэ одоо татварын одоо нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барьж штэ. Тэрэн дотор энэ хувь хүний орлогын албан татвартай холбоотой өөрчлөлт орж ирсэн. Өөрөөр хэлбэл жилийн эцэс 500 мянган төгрөг буцааж болгоё гэдэг үү? 792 мянган төгрөгнөөс татвар авахгүй байя гэд. Тэрүүгээр нэг орчим их найдын цоорхоо үүсгэх юм. Угаасаа. Тэгэхээр одоо цаана нэг их найд орчмыг ингээ өөрснөө олоод гаргаад ирсэн байна штэ засгаас. Тэгэнгүүт цаана 1.6 их найдын л зүрх үлдэнэ гэсэн үг байхгүй юу? Нэгсэн доо. Тэр 1.6 их найдыг олоход бас маш амархан. Одоо би байнга л хэлдэг штэ 100 ямаа 60 ухна гэдэг шиг те энэ олон яамд сайдуудынхаа тоог цөөлөөч гэд. Статистикаар нэг судалгаанаас харахад бол 10 хүнд нэг дарга ногдож ийн гэж яригдчихсэн шүү. 10 хүнд. Тэр ч одоо 226 мянган одоо төрийн албан хаагч байна гэд ботхоор хэдэн мянган дарга байх уу гэд бодох хэрэгтэй. Тэр дарга ангиа цөөлөх хэрэгтэй. Дээрэс нь маш олон энэ дахиад өргүү зардлууд байж л байгаа. Маш олноор. Тэгэхээр өргүү зарлаа танах байдлаар энэ төсөв төвлөрөх энэ татварын орлогыг бууруулж болно гэж байна. Одоо дахиад жишээлбэл нөгөө тавилгын туршил гээл те хэдэн тэр бумаар нь тавьдсан байна. Гадаад аялал дотоод зочин хүлээж авах гээл одоо 80 хэдэн тэр бумаар тавьдсан байна гэл те. Юм хасыг бол маш амархан хасах юм зөндөө гарч байгаа. Тэгэхээр төр одоо өөрөө жоохон хэмнэмээр байна шүү дээ те. Энэ иргэд чинь бүр хэмнээд цаашаа хэмнэх мөнгөч байхгүй болчихлоо шүү дээ. Тэр төр хэмнэх хэрэгтэй. Төр татвар төлөгчдөөс мөнгө авахаа багасгах хэрэгтэй л гэсэн үг байхгүй юм чи логикоор те. Тэгээд за одоо 1.6 их найдыг орж ирэхгүй гэж юмаа төлөвлөх хэрэгтэй. Тийм биз? Айлч одоо за бид ирэх жил нэг тэдэнд хөрөг олондоо гэж жагаад зардлаа төлөвлөдөг шиг за энэ
хүн амын орлогын албан татварыг 9%-ийг хасаад 1%-ийг л авъя. Тэнгүүд 1.6 их найд дутах юм бэ. За тэрийг нь зардалтаа шингээгээ зардлаасаа хасъя гэл нөгөө зардлаа төлөвлөхдөө өөрснөө сангийн яам оруулаад ирч чадна. Ямар ч асуудалгүй 7 хоногийн дотор 2.1 их найдыг хасаад оруулаад ирсэн. За дахиад нэг зүйлийг хэлэх юм бол 2.3 их найдаар 30 км зам барих гэж байгаа болсон шүү дээ. Туулын ордны зам тэр 30 км зам яг өнөөдөр тулгамдсан асуудал мөн үү? Тэ 2.1 төвчрлж одоо тулгамдсан асуудал мөн шүү. Төвчрлж яг туулын хурдны зам нь өөрөө нөгөө байгаль экологт сөрөг нөлөөтэй өдр гэдэг ингээд дүгнэлт гарчихсан болохоор энэ төсөвтэй харьцуулахаар ингээд таньж болох юм шиг. Гэвч яг төвчрэл нь асуудал мөн үү гэж бууруулахгүй гэдэг. Тэгээ бид нар чинь ингээд том төслүүдийг хэрэгжүүлж энэ томоохон асуудлуудыг шийдэн штэ. Үгүй тийм биш. Мега төслийн ард ердөө мега хулгай байдгийг тодорцсон. Энэ жирээс зөвхөн Монгол биш. Дэлхийн нийтээр ягаад гэвэл мөнгөн дүн их байхын хэрээр улс төрчдийн нөлөө их байдаг. Төдий чиний авилга их байдаг. Тэгээ одоо жишээ нь мега төслүүдийг хэрэгжүүлэхэд тавих шаардлага гэдэг 6-7 зүйл байгаа байхгүй юу? Нөгөө үр өгөөж нь хэр байх юм бэ? Return тий одоо буцаж ирэх үр ашиг нийгмийн бөгөөд эдийн засгийн энэ юу вэ гэд яг энэ 7 шалгуураар авч үзэхээр энэ туулын хурдны зам алийг нь хангахгүй байгаа. Тэгээ төсөв төртгөн бүр 60-аас 70% нэмэгддэг. Энэ бол дэлхийн практик. Тэгэхээр 2.3 их найдаар тогтохгүй байх нь шүү дээ. 50%-аар нэмэгдэхэд л 1.150 тэрбум төгрөг нэмэгдэнэ шүү дээ. Нэг их найд 150 тэрбумаар. Гэт ингээд зогсохгүй нон стоп өртгөн нэмэгдээд тэгээ эцсийн дүн нь 30 км зам байхгүй. Гэтэл энэ иргэдтэй өнөөдөр татвар төлөгчид одоо аюу хэцүү шүү дээ. Махны үн чинь 30 мянган төгрөг болчлоо. Гэтэл 3 жилийн өмнө 4 жилийн өмнө одоо энэ ядууралтай холбоотой статистикийг харж хахад 15 мянга байсан байгаа байхгүй юу. Харин одоо олон улсын нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал ч гэсэн одоо хүндэрч байна. Ер нь энэний нөлөөнд одоо манай Монголын эдийн засаг ч гэсэн ер нь одоо эх 2 жилдээ бол нэг сайнгүй байх нэ гэж байгаа. Тэгэхээр харин төсвөө бүрдүүлэхгүй бол одоо төрийн албан хаагчдын цалин тавих чадахгүй хэмжээнд хүрнэ гэдэг байгаа шүү дээ. Ер нь төрийн оршдог зорилго нь юу вэ? Тэ? Яа гэж энэ төрийг чинь байгуулж улсын хурлыг сонгож явуулдаг вүлээ? Бидний татвар төлсөн мөнгийг бидрийг сайхан амьдруулаач. Бидний одоо амьдралын чанарыг дээшлүүлээч гэдэг зорилгоор татвар төлөөд байгаа л да. Хамгийн тэр төр үндсэн зорилгоо сайн бодох хэрэгтэй. Тэр төр одоо төрлүүгээ хөрөнгө оруулах биш те иргэд рүүгээ чиглэсэн иргэдэд ээлтэй бодлогыг явуулах хэрэгтэй. Тэгэхээр иргэдэд өнөөдөр юу тулгамдж байна гэвэл татварын ачаал. Татварын ачаал маш их тулгамдж байна. Зөвхөн 1 сая орчим ажил хийж байгаа хүмүүс л энэ одоо хувь хүний орлогын албан татварын бараг 81% бүрдүүлдэг юм байлээ. Тэгэхээр энэ цалин авч ажил хийж байгаа хүн гэдэг чинь яг тухайн нийгмийн дундаж иргэд байх хэвээр, дундаж давхарх байх хэвээр тий. Гэтэл энэ дундаж давхарч одоо өрнөөс өрний хооронд бүр үгээ хэлж шít. Тэгээ би дахиад нэг зүйлийг хэлэхэд 100 мянган иргэн 6 хоногийн дотор гар үсэг зурсан шít. Энэ одоо департаментийн түүхэнд байхгүй. Тэгээд төдий чиний энэ хууль ямар их эрэлт хэрэгцээтэй вэ гэдэг нь харагдаж байна. За тэр 100 мянган иргэдийн 85% буюу 85 мянган 40 хүртэлх насны залуучууд. Тэгэхээр залуу одоо гэр бүлүүд бөгөөд залуу хүмүүст энэ татварын ачаал ямар их байна вэ гэсэн. Та тэгэхээр төсвөөс юу хэмж болох вэ гэдэг ингээд цаасаар гаргачаад байгаа юм шүү дээ. Тий, аминдаа ингээд гаргачаад байгаа юм. Энээсээ жишээ олгож дурдвал жишээ олгож дурдах юм бол яг хөө жишээлбэл одоо энэ 2.6 их найдыг яаж төрийн өмчит компаниудын алдагдал татаас гээд энэ дээр жишээлбэл 200 тэрбумыг гаргаж болж байгаа байхгүй. Энэ ч ерөөсө бүхэлдээ 200 тэрбумын алдагдaltaй ажилтдаг гэж байгаа шүү дээ. Тэгээ энийг нь одоо төсвөөс нөхөж өгöd байх гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энийг нөхөж өгөхийг болиулаад энэ алдагдaltaй ажиллаж байгаа энэ аж ахуйн нэгжүүдээ яах вэ? Татан болго. Бүр байхгүй болго. 110 орчим төрийн өмчит компаниуд байна гэж байгаа. 5 л ашигтай ажилласан гэж байгаа шүү дээ. 5 нь ашигтай ажиллаад өнгөрсөн оны орлого дээр шүү дээ. Нэг 6 орчим их найд оруулсан байгаа юм. Тэрний яг цэвэр ашиг нь 4 гаруй их найд. Тэгсэн мөртлөө яг төрийн өмчит компаниудын орлого зарлагыг аваад үзэх юм бол төсөвтөө яг тэнцэж байгаа. Төсвийн бараг 90 орчим хувь нь юм да. Тэр чи тэнд тусдаа нэг ван тусдаа төсөв бий болчиход яваад нь штэ төрийн өмчит компаниудын. Тэр энэ төрийн өмчит компаниуд ер нь нэг нөгөөлөхөд ямар зорилготой байдаг вэ гэвэл сонгуулийн менежерүүдийг ажилд оруулах, улмаар тедраараа дамжиж дараагийнхаа сонгуулийг бэлдэх. Өдөр болгон энэ төрийн өмчит компаниуд дээр явагдаж байгаа хулгай гарч байна.
ёстой нөгөө хийх хүнд арга нь олдно, хийхгүй хүнд шалтак мундахгүй гэдэг шиг. Тэг 1.6 ихнийг бол өөлхөн гаргана. 1.6 их 80-аар зардлаа тана. 10 хувц авч өмсгөжсэн бол 10-а болоод 2-ыг 5-ыг авч өмс 5-ыг химнэ гэсэн л агуулга байна шүү дээ, тий. Бүрэн боломж. За энэ зургийг тавьчих. За таныг баяр цогтын хүн гэдэг. Одоо оюун эрдэнэ X ерөнхий сайд оюун эрдэнэ сайд хүртэл их хурлын эндэр дээрээс чуулганы эндэр дээрээс хэлжсэн шүү дээ. Ер нь та хоёр ямар холбоотой? За ер нь бол битээр чи уг нь бол ямар ч холбоогүй байсан улсууд тахгүй юу. За жишээлбэл энэ бол л шүү дээ. Одоо 2020 хэдийн 3 оны үед 22 оны үед илүү дээ баяр цогт дарга чинь манай намын залуучууд урьж авчирсан юм бэлээ. Та энэ намыг энэ жоохон эвлүүлж нэгтгэеч гэд. Одоо тэр үед чинь нэг нам 2 салцсан байсан тий. Тэгээ 2 талаас хоёулаа залуучууд нь очиод урьсан юм бэлээ. Тэгээд яг уригдж ирээд бүх клубүүдээр баяр цогт дарга яваад тэгээ өөрийгөө ингээд одоо танилцуулаад би энэ намын даргаад одоо өрсөлдөнө гэд. Тэгээ манайх чинь нэг од клуб гэдээ бүр 20 онд байгуулагдсан хөөрхөн клуб байгаа шүү дээ. Тэгээ манай клуб дээр ирж исэн. Би бол бүр за тэр чинь 2098 99 2000 оны үед чинь би чинь намд идэвхтэй явж байхад баяр цогт дарга бол соцдог намын хүн байсан. Манайжи ирээл нэг Америкт байж байгаад ирээл 2024 оны сонгуулиар шууд хэр хэрэглэлийн дарга болсон байх. Тэр үед бол ерөөсөө уулзж байгаагүй. Тэгээ сүүлд одоо намд буцаж ирлээ шүү дээ 22 нөө 23 онд. Тэр үеэс л буцаж одоо уулзж байгаа гэсэн үг байхгүй юу? Бараг энэ улс төрийн хүрээнд анх удаага. Өмнө нь бол шал өөр фракц байсан учраас. За тэгээд мань хүн чинь өрсөлдөөд ялагдсан. Манай клуб бол дэмжсэн. Баяр цогт даргыг намын даргад одоо өрсөлдөхт нь манай од клуб бол дэмжсэн. Тэгээд ялагдсан. Баяр цогт дарга бишээ тэрүүн дэд дарга болсон. Би дэд дарга болсон. Яг таныг ингээл идэвхтэй дуурайд эхлэхээр баяр цогтын гишүүн одоо баяр цогтын тавьсан гишүүн өндр гэж ингээл яригддаг л да. Та хоёрын холбоо хамаарлыг болохоор одоо Монголын томоохон аж ахуйн нэгж бизнесийн бүлэглэлч гэж яриад байдаг. Тийм ээ MCS-ийн гишүүд ч гэх юм уу нэг тийм юм яриад байдаг л да. Ёстой балдуушных нь MCS-ийн гишүүн байх вэ би. MCS гэдэг би ер нь бизнесийн талын хүн огт биш шүү дээ. Би өөрөө бизнес эрхэлдэг ч үү, бизнесүүдтэй өстэй ямар ч танил тал холбоо хэлхгээ юу ч байхгүй. Тэгээд нэг ийм юмнаас болоод нэг холбогдсон бахлаа гэсэн юм бол байхгүй юу? Байхгүй. Гэхдээ яг ямар юмнаас болоод холбогдсон гэдэг чинь би эргээл бодоод исэн чинь 98 99 2000 за 98 99 2001 он гэдэг яг тэр үеийн одоо нөгөө JCI гэдэг байгууллага байдсан шүү дээ. Залуу үе танхим гэдэг байсан тэр үед. Би тэр залуу үе танхимын ерөнхий нэрийн бичгийн дарга байсан. Яг намайг тэр ерөнхий нэрийн бичгийн дарга байх үед од жаргал захирал тэр ерөнхийлөгчөнд байж таарсан. Гасангийн ган бол захирал байж таарсан. Айгүй олон ерөнхийлөгчийн үед би тэр JCI-д одоо идэвхтэй байсан байхгүй юу. Тэгээ би тэрийгээ тэр чинь нөгөө ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг утгаараа би цалин авдаг юм нарийн бичиг байхгүй юу. Тэр чинь би CV-нд тэрийг биччихсэн байхгүй да. Тэгсэн чинь тэгээ дараа нь манай нөхөр л надад хэлсэн юм л да. Чиний энэ CV-нээс чинь ингээд нөгөө тэгэхээр баяр цогт дарга JCI байгуулах байгаагүй бах тэр үед. MCS од жаргал захирал байсан байхгүй тэр үед. 26 жилийн өмнө хин намайг хаанаас олж аваад одоо өнөөдөр ингээд тийм үндэс байхгүй шүү дээ. Би чи аль 90-ад оноос 10 төгсөөл бараг энэ ардсан намд ийсэл 98 97 онд би чи өөрөө муу аана гэд баяр цогт даргачин бүр соцтек нам шал өөр нам. Тэгээ яг тэр үед бол ерөөсөө ямар ч тэр улс төрийн ийм огтлцол ерөөсөө баяр цогт даргатай болж байгаагүй огт. Сонгуул болсон шүү дээ 24 онд. Сонгуул болоод тэгэл мань хүү ёстой усан тайсан чулуу шиг алгуулсан шүү дээ. Тэр 6 сард мань миний чинь жилээ шүү дээ. Тэгээ тэрнээс хойш баяр цогт дарга сая камбак хийлээ тийм. Сая камбак хийлээ. Нэг ч удаа уулзаагүй, нэг ч утсаар яриаггүй. Тэгэл мань хүч бүр алгуулад өгсөн шүү. Бараг Монгол байд юм уу гэмээр. За. Тэгээ саяхнаас энэ намраас л одоо баяр цогт даргатай жишээлбэл тэр сонгуулиас хойш анх уулзж байгаа байхгүй. Жил гаруй хугацаанд нэг ч уулзаагүй, нэг ч таараагүй. Тэгээ одоо олон нийтийн таны дарга гэлдээд байгаа баяр цогт дарга танай намын ерөнхий нарийн бичгийн даргаар ирлээлтэй улс төрд камбэк хийж байна. Тэгэхээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд танай нам ялалт байгуулж чадах уу? За, сонгуулийн дүнг бол мэдээж одоо ванга биш те. Одоо хинч урчилж хэлж чадахгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ Арслан намын үйл ажиллагаанаас л хамаарна. Арслан нам маш идэвхтэй сөрөгчнийхээ ажлыг хийх хэрэгтэй. Олон нийтэд өөрийнхөө бодлогыг маш хүчтэй танилцуулах хэрэгтэй. Өөрснийх нь хэлээр
Тэ түүнээс биш одоо нэг ингээл нэг либерал гэл ингээд дэвэл тий олон нийт чинь ойлгодог хүмүүс нь бүр бараг тий одоо ингээд нийхийг сонирн биш болцсон. Ойлгодгүй хүмүүснүүд ойлгохгүй хэвээрээ. Гэтэл яг энэ ардчилсан намын бодлого, үжил баримтлал яг иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас нь маш сайн сурталчилж ажиллах хэрэгтэй. Ажиллагаанаас хамаарна. Одоо тэгээ танай намын одоо 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөх магадaltaй хүмүүс гэвэл те насаар нь ядаж ирэмблэх юм бол Алтан уян гишүүн, Баяр цогтгой, за Бүрэг дорж гишүүн, Лууган төмөр гишүүн гэд байна л да. Та хэнийг нь дэмжих вэ? Би бол одоо яг тэрийг нь дэмжинэ гэсэн юм бол байхгүй одоогоор. Яг эдгэр ч гэсэн одоо дэвшинэ гэдгээ. Хэнэ нь өрсөлдвөл ялах магадaltaй гэж бодож байна. Дахиад ажиллагаанаас хамаарна. Судалгаа харах хэрэгтэй. Тэгээ судалгаагаар эн чинь айгүй олон юм илэрдэн шүү дээ. Тэгэхээр олон нийт яг одоо хэнийг нь дэмжихээр шиг байна. Тэгээ тэр хүн нь л ялтай болно шүү дээ. Дээрээс нь ажиллагаа хамаарна. Түүнээс одоо би ванга биш гэж хэлэх боломжгүй. Одоо нэгдүгээрт илэрхийлээгүй байхад судалгааныг өөр гарна. Илэрхийлээд эхлэхээр судалгаа дахиад өөр гарна. Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчөө танай намаас захиалаад байна гэж яригадаад байгаа л да. Тэрийг та юу гэж харж байгаа вэ? Би тэр хэсгийг нэг сайн ойлгодог юм л да. Яг л одоо нэг нүгэл хэлэхэд би энэ том энэ улс төрийн энэ хүмүүсийн хоорондын яриа хөрөөч гэдэг юм уу тохироо мохроо огт мэдэхгүй. Түүгээрээ л би чинь энэ аваараа л ингээл одоо байж идэх хүн байхгүй юу? Юу нь яаж хинтайгаа тохирол хэнийгээ захиалаад идэг гэдэгт бол би нэг их бас итгэдэггүй. Ийм одоо хор ч юм уу, хов ч юм уу явж л байдаг байх гэж бодож байна. Тийм амар одоо намч гэж юу ах вэ те? Тэгэхээр энэ дээр бол одоо ерөнхийлөгчөөс захиалга авч өөрийнхөө нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэвэл одоо би бол үнэмшгүй л байна. Худлал бах тийм байхгүй бах. Яг хөө магадгүй бас нэгэн үе тийм байсан байхыг үүсэхгүй нэг тийм ховын шинжтэй юмнууд явдсан шүү дээ. Гэхдээ тэр үед бол бас магадгүй намыг сул байсан байх. Магадгүй тий одоо хэдэн жилийн өмнөх яриаг яривал тэр сул байгаа үед өрсөлдөөн бага байсан үед магадгүй нэг тиймэрхүү юм одоо болсон хэсгийг одоо бол энэ ардчилсан нам чинь бас сэргэж байна. Өрсөлдөөн чангарж байгаа. Тэгээ ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөөнч чангарах бах, улсын хурлын төлөө нэр дэвшигчдийн өрсөлдөөнч чангарах бах. Яг гэвэл нам чинь бас арай дараагийн шатанд гарч ийнө гэж харж байгаа. Нөгөө нэг өмнөх хоёр сонгуулиар чинь бүхэл бүтэн ингээд хоёр хуваагдсан, тас хуваагдсан байсан тий. Тэр үеийн ардчилсан намын потенциал одоо ийм эрфтэй нэгдэлтэй байх үеийн нэр дэвшигчийн шалгуур бол өндөр байх баг. Сүүлийн 1-2 хоногийн өмнөөс л ардчилсан нам дахиад Монгол Ардын намын засгийн газарт орох нэ гэсэн яриа гараад эхэллээ л дээ. Ийм яриа гарсан юм уу? Гүү, орох юм ардчилсан нам засагт. За би бол анханасаа энийг эсэргүүцдэг. За яг хамгийн анх бол эсэргүүцээгүй те. Гэхдээ парламент бол мэтгэлцээний талбар. Тийм учраас энэ бодлогын асуудал дээр мэтгэлцэх, санал зүрх асуудал бол гарна шүү. Би бол ямар ч үс үзэл бодлоо илэрхийлсээр байх болно шүү гэж хэлж ирсэн юм л да. Бүр эцтэй юм шиг. Тэгэл илэрхийлсээр байсан. Тэгээ сүүлдээ нөгөө эн чинь нэг хамтарч улсыг хөгжүүлэх гэхээс илүүтэй цөрөх хүчнүүдээ ингээ кармалж байгаа хэлбэр шүү дээ. Ер нь бол тийм. Энэ нь яг илүү давмгаалаад явчихсан. Тэгээ нөгөө сөрөг хүчний зүгээс хяналт тавих хэвээр үндсэн чиг үүргээ алдаж эхэлсэн. Шулах хэлэхэд. Тийм учраас одоо эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлээ. Тэгэхээр энэ хариуцлагыг Монгол Ардын нам дангаараа үүрснээс ардчилсан намтай хамт хариуцлагыг үүрья гэд танаа намыг засагт ураагүй юу? Нээлттэй ч одоо явагдсан юм алгал байна. Тийм ээ тийм. Тэр үед үү? Одоо юу? Одоо мэдхгүй. Ястаа мэдхгүй. Одоо тэр томчуулан дээгүүрээ одоо юу ярьцгаж идэг одоо мэдхгүй шүү дээ. Намын дарга нар энэ тэр. Би бол мэдхгүй. Сонсоогүй. Ер нь таны хэрэг томчуултаа ойр гэж бодохгүй юу? Ямар юмны ойр байх вэ? Одоо хинтээ ойр байх вэ? Одоо ингэж хэлдээ. Ойр байгаад байх шаардлагач байхгүй шүү дээ. Өмнөх ажиллаа хийгээл явж хахад те би ер нь хин нэгнтэй ойр үж хин нэгнээс хамаарч те хин нэгнээс одоо шалтгаалж үг үзэл бодлоо өөрчилдөг ч юм уу заалгадаг юм байхгүй. Хитээсээ байхгүй надад. Одоо хувьдаа бол би бол дэмжихгүй. Засагт орохын эсрэг байдаг. Одоо тэртээ түрүү 2 жил өнгөрсөн. Тэгээ одоо дахиад нэг 2 жил үлдлээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол энэ ардын нам чадахгүйсэн бол ялахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Янз бүрийн аргаар ялчхад тэгээ ард дээр нь бид нар чадахгүй байна. Common baby гэдэг дуудаад иж болохгүй л дээ. Хамтарчих юм бол одоо бас төвхтэй байдэн шүү дээ. Мань мэтэд хүртэл дээ. Дандаа нөгөө намын даргийнхаа
Гэт эсрэг нэг юм хийгээд байгаа юм шиг болчих гээд байдаг байхгүй юу. Гэтэл үнэн ихтэй тийм битээ шүүмжлээдэй гэдэг. Тийм битээ шүүмжлээдэй гэж байнгын дарамтанд өртөн штэ мань мэд. Тэг шүүмжлэхгүй ингээ бүлэгцэлсэн юм шиг суужиж болохгүй. Болохыгээ л аминдаа ингээ. Дараагийн асуулт маань та сүүлийн бараг хагас жилийн хугацаанд оюун эрдэнэ засгийн газрын байгуулсан харбины гэрээг эсэргүүцэж улс төрийн акц хийгээд байгаа. Тэгэхээр энэ гэрээг хийж байх үед та улсын хурлын гишүүн байсан. Тэгэхээр тэр улсын хурлаар баталж явах үед нь юу нь яагаад эсэргүүцэг? За нэгдүгээр гэрээг бол улсын хурлаар батлаагүй. Хилцээрийг баталсан. За нэг юм 3 шаттай гэдээ ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр хилцээрийн үндсэн зарчмыг баталж байгаа. Нэгдүгээр баримт бичиг. Хилцээр хийхэд ямар зарчим баримтлах вэ гэдэг. Юу тэр гэрээ бол хаа байсан болоогүй те. За тэрэн дээр бол яригдсан. Тэрэн дээр бол би байсан. Тэр үнийн тухай маш их асуусан. Одоо миний чуулган дээр асуусан асуулт одоо байж л байгаа. Тэр чин биш те. Бүр 12 сарын 27-нд орж ирсэн шүү. Яг нөгөө өөр шөнийн заагаар гэдэг шиг те. Нэг баяр ёслолын өмнөх өдөр нэг ноцтой асуудлуудыг оруулж ирж ингэж нэг юм хуумгай байдлаар шийдвэрлэх юм башир аргатай билээ шүү дээ. 27 онд чи боддоо шинжилт өгцөн те. Гэхдээ асуусан. Хүмүүсийн анхаарал суларсан. Гэхдээ миний хувьд бол маш их асуусан. За яг хэдэн доллараар те нэг тооны зарах гэдэг юм бэ гэд хариулт ерөөсөө авч чадаагүй байхгүй юу? Ерөөсөө чадаагүй шүү дээ. Ингээд нэг булзааруулаад бөөринг хилээл нэг ингээл те. Ингээл өнгөрөөсөн шүү дээ. Нэг юм схем байгаамаа. Нэг юм нэг тийм аргачлал байд юм гэд ингээд ерөөсөө хэлээгүй байхгүй үнийг. Тэгээ 3 сар чуулган эхлэмэгц нөгөө хилцээр нь орж ирсэн. Яг тэр чуулган дээр бол би бол байгаагүй. Яг тэр чуулган дээр би танилттай байлуу, эмнэлгийн чөлөөтэй байлуу. Тэрийг яг хилцээрийг нь батлах өдөр бол би байгаагүй. Зөвхөн зарчим батлахад байсан. Энэч эсэргүүцэж бол болохгүй байхгүй юу? Яагаад гэвэл энэ чинь ард нь нөгөө 2 том зарчим явж байгаа шүү дээ. Төмөр замын хил холболт явж байгаа учраас дэмчгээс өөр зам байхгүй. Яг ер нь 5-7 ашиглалтыг сайжруулах гэдэг юм явж байгаа учраас дэмчгээс өөр зам байхгүй. Хажуугаар нь гуй дагаж хүзүү гэдэг шиг гинтхэн те нөгөө нүүрс борлуулах гэрээ ороод ирж байгаа байхгүй юу? 3 дахь нь тэнгүүд нүүрс борлуулах гэрээ гэдэг чинь хамгийн чухал юм нь үн. Тэр үнийг асуугаад дийлээгүй байхгүй юу? Одоо энэ гэрээгээ дагаачийн аптек гэрээнүүдээс одоо энэ харбины гэрээ өндөр үнээр зарж байгаа гэдэг баримт хүчийг таны цуглуулснаар юу вэ? За дахиад нэг нюанс байна. Аптек гэрээ одоо энэ харбины гэрээ хоёр чинь зарчмын хувьчаал хоёр өөр гэрээ. За ерөнхийдөө аптек гэрээ нөгөө Чалкогийн гэрээ гэдэг нь шүү дээ. Нөгөө урт хугацааны гэрээ гэдэг. Эдгээр чинь ялгаанууд нь юу гэвэл жишээлбэл тэр 11 12 онд байгуулсан Чалкогийн гэрээний тэр суур үнийг одоо энэ тэ 10 хэдэн жилийн ард дээр 15 жилийн ард дээр суур үн болгосон юм шиг яригдаад байна шүү. Гэтэл тэр үнийн дүн яагаад бага байсан бэ гэвэл урьдчилаад мөнгөний аваад итцсэн байхгүй юу? Зээлээд гэсэн. Зээлээр аваад итчээр чинь хямдхан байх магадлал байх уу? Байна шүү дээ. Асрах хэмжээний мөнгө ингээд хүн чинь нөгөө бөөнөр юмаа зарахтаа хямдруулдаг шиг те урьдчилж мөнгөний ингээ бөөнөр нь авна гэдэг чинь заавалчгүй нэг тийм нөгөө талдаа давуу байдал олохоос өөр зам байхгүй байхгүй. Тийм учраас хямдхан тогтоосон. Тэр Чалкогийн гэрээг аваад итцсэн. Нөгөө нэг сайхан сонгуулийнхаа тэр нөхцөлийг бол зөвшөөрөё гэж байна шүү дээ. Тийм, тэрийг бол окей ойлгож болох санаж. Атал одоо энэ харбины гэрээний чинь нэг ялгаа тийм юм байхгүй. Зараал мөнгөний авж байгаа, зараал мөнгөний авж байгаа. Ард дээр нь мөнгөний авж барьцаанд орсон юм шиг юм яриад байдаг шүү дээ. Одоо ингээ 20 жил гатсан төмөр замын холболтоо хийхийн тулд бараг л гарцаагүй байдлаар ийм үнийг тогтоолоо тэргээд. Нөгөө талдаа бас нэг нюанс тийм төмөр замын холболт дээр ямар асуудал үүсэж чинь гэхээр хүмүүс бас их буруу ойлгоод лээ. Нэг нэвтрүүлгээр саяхан хүртэл гарч ирсэн төмөр замын холболтыг хийх нэг 900 орчим тэрбум төгрөг байгаа юм. Тэрийг айлын талаар хийлгэж яах гэж ойлгоод байгаа. Тэгээ энэ нь нөгөө манай талд ирж байгаа давуу тал. Одоо өмнөх нь бол бөөн аваа идсэн байсан шиг энэ дээр бол нөгөө төмөр замаа холбуулах ажлыг үнгүүгээр ч юм уу ядаж нөгөө нүүрсээрээ бартардаж хийлгэж яах гэж ойлгож байгаа үгүй. Мөнгөний төлөөд хийлгэж байгаа байхгүй. Эрдэнэс 5-7 100%. Тэгээ нэгсэндээ баг ажил өгч штэ. Одоо чинь ажил авах төлөвтэй 16 жил ингээд холбож чадахгүй байсан төмөр замыг холбохын тулд ингээд нүүрсээ ийм үнээр өгч байгаа гэсэн юм байгаа юу? Үгүй шүү дээ, байхгүй шүү. Тэр холбоход юу ч байхгүй шүү дээ. Өөрснөө мөнгөө төлөөл
айлын талд ажил олгож шít баг нэг их. Тэр ханшийн зөрөөгөөр энэ төмөр зам холбох ажил явсаар баг нэг их найд төгрөг болох юм бэлээ. 50% Эрдэнэс 5-7 компани өгчихсөн урьдчилаад. Тэгэхээр манай талд ямар давуу байдал үүсээд байна? Үүсэхгүй байгаа биз? За айлын талыг хохироосон. Манай талыг бас хохироосон ч юм уу нэг бас нэг асуудал үүсэжтэй. Хин хохироосон юм. Хин 15 жил гацаасан юм. Тэр хүмүүс нь байдаг бол тэр хүмүүстэй ягаад харилцаа тооцохгүй байгаа юм гэдэг асуудлыг ингээ ярих гэхээр бүлэг зэлгсэн юм шиг болчдөг байхгүй юу? Шудраг байх хэрэгтэй. Бүх зүйл дээр. Манай талын хин нэгэн этгээдүүд энийг ингэж гацаасан бол тэр этгээдээс энэ хохирлын одоо хэрвээ хохир одоо ингээ манай хохирох шаардлага үүсээд байна гэдэг бол тэр хохиросон этгээдүүдээр энэ алдагдсан боломжийн одоо төлөвлөдөг юм уу? Хариуцлага тооцох хэрэгтэй. Батал байхгүй. Тэгээ нэг битүү хатуу. Зам тээврийн сайд дэлгэр сайхан сайд бас саяхан одоогийн сонсгол хийх юм бол Хятадын тал манай нүүрсийг авахгүй гэд байгаа гэд бүр амаараа хэлсэн. Тийм юм бол байхгүй л дээ. Хоёр орны дипломат харилцаа те нэг ийм худалдааны буюу коммерческий гэрээ шүү дээ. Арилжааны гэрээ байхгүй та нүүрс худалдаа авах тухай гэрээнээс олж зогсдог, хилээ хаадаг юм гэж хизээч баахгүй. Тэр үедээ манай улс одоо ганцхан Хятад руу нүүрсээ гаргадаг учраас Хятадын айгу хараат байдаг шүү дээ. Одоо нүүрс борлуулалтын дээр бол тий. Тэрийг бас тооцож одоо жишээл коксчин нүүрсийг бол Хятадын тал манахаас авдаг 50% нь бараг Монголоос авч байгаа байхгүй юу? Угаасаа коксчин нүүрсийг авах хэрэгцээ бол байгаа. Хэрэгцээ бол байгаа. Одоо ялангуяа одоо энэ сүүлийн үеийн геополитикийн нөхцөл байдлаас үүдээд те манахаас энэ нүүрсээ авах ажиллагаа бол зогсохгүй. Хоёрдугаарт нүүрсний үн бол буурахгүй, тогтвортой байгаа. За 25 оны дундаж гэх юм бол 128 орчим доллар байгаа юм байлээ. Гарсан юм байлээ. Одоо бол бас 160, 131 гээд явж гин те. Ерөөсөө энэ нүүрсний үн бол тогтвортой байгаа. Цаашаа ч гэсэн тогтвортой байх хандлагатай юм билээ. Атал одоо 50%-аар хямдруулчихаар харамсалтай байгаад байгаа шүү дээ. Тэгээ нэг нюансыг одоо би дандаа л ярьдаг юм л да. 24 оны 2 сард буюу шинэ парламент үүсгээс 4-5 сарын өмнө одоо нэг репорт явж байгаа шүү дээ. Элтгэн хуудас. Эрдэнэс 5-7 бүрэн эрх төлөөлөгч Ганбатын те айлын тал биржийн үнээр авахыг зөвшөөрлөө. Гэхдээ 5% хөнгөлт үзүүлээч гэж хүсэлт тавилаа гэд. Энийг Хүрлбаатар сайд бас ярьж ирсэн шүү. Намайг сангийн сайд байхад ийм асуудал яригдчихсан гэж бүр амаараа хэлсэн шүү. Энэ ч одоо би цохиод байгаа асуудал шүү дээ. Тэр репорт нь хүртэл явж байгаа шүү дээ. Интернетээр ингээд явж илээ шүү дээ. Ганбат гэвч тэр үеийн хэрэг хэрэгслийн даргад. Тэгэхээр яагаад хянан шалах гэдэг вэ гэвэл ингэж яригдчихсэн яриа саяхан биш дээ. Сонгуулийн өмнөхөн 2 сард болсон энэ яриа яагаад сонгуулийн дараа өөрчлөгдөөд 5% биш 50%-аар хөнгөлөх болчихоо. Айлын тал бол бас ойлгож ирсэн биз дээ. За биржийн үнээр авъя. Тэгээ энэ ч одоо арилжааны зах зээлийн зарчим. Гэхдээ дахиад нөгөө зах зээлийнхаа зарчмаар нэгэнд 250 сая тонн нүүрс авч байгаа юм чинь 5%-ийг хөнгөлүүлье гэж тавих нь бол бас юу? Бас л арилжааны зарчим. Тэгээд одоо би чам нэгт ойлгох уу? Өдөрт хэрвээ одоо зүгээр $40 алдсан гэд үзье те. Одоо 2 дахин буюу бараг 128-аар тооцоод 64 гэхэд чинь цэвэр одоо 2 дахин хямдар зарж байгаа байхгүй юу? Дахиад цаана бид нэр $64 бараг алдчихж шүү дээ. 64-оор зарж 128 гэд үзэхэд тийм үү? За $64 алдаж гин гэж үзэхгүй зөв $40 50% хөнгөлтөн дээр тэгж алдаж гин гэж үү? Тий. 50% гэдэг нь яг тодорхой юу те? Үгүй одоо жишээлбэл 25 оны биржийн үн $128 байсан биз дээ. Гэтэл манайх ингээд $64-оор зараад ийн гэж яриад шүү дээ. Гэтэл цэвэр 50% одоо бүр 2 дахин хямдруулсан байгаа 100% байхгүй бүр дааш. 100% буюу 2 дахин хямдаар зараад ийнэ л гэдэг асуудал яригдаад байна шүү. Тэгэнгүүт энэ 2 дахиныг нь бүр болоод $40-аар аваад үзье. $40 зөрүүгээр бид нар 64 биш одоо 40-ыг нэмэхээр 104-өөр тийм үү? $100-оор зарж ийн гэж бодъё л доо. Тэгээд $40-ыг ингээд аваад үзээд 250 сая тонн нүүрс зараад 16 жилгээд бодоод үзэхээр шүү дээ. Өдөрт 6 гаруй тэрбум төгрөгийн орлого олох боломжтой байсан байна. 365 хоногтой байна. Тэгээ өдрийн 6 тэрбум төгрөг гэдэг чинь одоо бага мөнгө. Одоо таны хянан шалгах хороо төр хороо байгуулах гол шаардлага нь үнийг ил болгооч л гэж байгаа шүү тийм ээ. Тий, үнийг ил болгооч.
Нэгдүгээрт үнийг ил болгооч, иргэдэд мэдих эрхийг олгооч, дандаа ингээд нууцын тамга дарчдаг. Ингээд нууцын тамга дарчдаг тий. Эсвэл бол одоо нөгөө талаас нь зөвшөөрөл авч ийж иргэд үзэх хэрэгтэй гэдэг ингээд авчдаг. Энэ чинь нөгөө үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн заалт хаана байна вэ? Баялагтай эзэн Монгол гэдэг ам болгондоо ярьдаг нөгөө зарчим хаана вэ? Ягаад иргэдээс нуугаад байгаа нэг. Хоёрт хамгийн гол мэдэх гээд байгаа зүйл чи саяны дээр хэлээд байгаа 5% хөнгөрүүлээ бирж үнээр авъя гэсэн энэ одоо айлын талын санал аль шатанда яаж яваад өөрчлөгдөд 50%-аар хямдрах болчихвол гэдэг л асуудал яриад байгаа шүү дээ. Энийг мэднээр байгаа юм. Тэгээ энэ дээр ч асуудал үүснэ. За тэгээ бүр эцсийн зорилго бол одоо $40 зөрөөр үсгэд өдрийн 6 тэрбум алдчих штеп. Тэгэхээр $20 нэмээ л да. Тэгвэл өдөрт 3 тэрбум төгрөгийн орлого олох ийм асуудал цогтөж байгаа биз. Тэгээд одоо ингээд энэ гэрээг хариуцж байгаа одоо эрх баригчдын талынхаа хэлж байгаа нь бол тийм ингээд нүүрс ахгүй гэдэг штеп. Бид нар бараг л хэлсэн саналаар нь гэрээгээ хийж ийн ч гэдэг юм уу. Бас л нөгөө одоо яг л нэг оюу толгой маргаантай адилхан юм яриад байдаг л да. Тэгээд үргэлжлүүлээ танаас асуухад 2009 онд оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Санжийн Баяргуй, Баяр цогтгоон одоо байгуулсан энэ гэрээ Монгол улсад Монгол хүнд ашигтай юу? Яг уу мөнгөнд өнгөрөө те Монгол улсад хийгдсэн хамгийн анхны жинхэнэ мега төсөл. Одоо татврын орлогоор орж ирж байгаа энэ оюутлогын мөнгөчийн Монгол улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байгаа шүү дээ. Гэдэг утгаар нь авч үзвэл энэ бол зайлшгүй хэрэгтэй төсөл. Хөдөлгөөнд орж шүү дээ. Одоо ч оюутлогын төсөл огт байхгүй байсан гэд бодоод үзвэл хичнээн төгрөг те Монгол улсад энэ эдийн засагт орохгүй байх уу гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол жинхэнэ мега проект мөн. Гэхдээ нөгөө аливаа гэрээнд алдаа байхыг үүсэхгүй гэж яриад байгаа шүү дээ. Тийм учраас л хяналт шалгалт хийжээж сайжруулах засах юм хийх ёстой. 16 жилийн турш юу хийжсэн гэдэг асуултыг бараг тавьмаар байна. Тэр 2009 онд буруу зөрүү хийсэн бол тэрнээс хойших тэр засгийн газар нь те өдийг хүртлийн гэрээнийхээ хэрэгжилтийн дүгнээд алдаа мадаг байх юм бол засаад явахгүй юу хийсэн гэдэг асуудлыг тавьмаар байгаа байхгүй. Энэ засгийн газрынханд энэ эрх баригчдад Тэгэхээр танийхаар хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Шаардлагатай. Мэдээж тэр чинь засаж сайжруулах юм байгаа бол ямар ч гэрээг засаж сайжруулах шаардлагатай. Өдөрт тэр 15 тэрбум төгрөгийг одоо зээлийн хөтөлж байгаа шүү дээ. Тэгэлгүй байх уу. Тэгэхээр одоо ямар алдаа гарсан гэдгээ маш нарийн тооцоолж яаж засах боломжтой юм гэдгээ хийгээд гэхдээ оройтсан байна. Аль ихт ингэж засах байсан. Засах шаардлагатай байгаа бол. Одоо засагч нь хилцээрийн ширээний ард сууж шít. Энэ олон жилийн ард дээр те. Тэгэхээр ийм одоо хилцээрийн ширээний ардаач бас суугаагүй л байна. Нэг сайн суул гэдэг байгаа тийм. Суул гэж хатаагүй нэг сууфтар л болоод идэг юм шиг. Хаяа суугаад хаяа болол тий. Засгийн солилцоод тэрэн шиг одоо оюу толгойн гэрээг энэ олон жилийн ард дээр засах гад явж байгаа энэ алдааг давтахгүй тулд 16 жилийн турш 250 сая тонн нүүрс зарна гэдэг чинь бас том төсөл шүү дээ. Тэр энийг ингэж хэдэн жилийн дараа те бид нар ингэж харбины гэрээнд тэдэн төгрөг алдсан гэж сууж яхахын оронд өдөрт 6 тэрбум төгрөг гэд яриа сууж явахгүй тулд өтөр түргэн ямар халуун дээр үзээд хараад засах шаардлагатай бол гэрээгээ засъя л гэж байгаа. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал ярьж штэ. Үнэ жоохон ч гэсэн нэмээ л да те. Энэ нүүрсний үн чинь ийм байгаад нь штэ. Хөөе найзуудаа гэтэл манайх чинь тэгээ хоёр дахин хямдар зараад нь штэ гэдэг л асуудлыг сүхэж тавьж айлын талтай хилцээрийн ширээний ард яг уу суухал ийм л зорилготой. Одоо тэгэхээр хянан шалгах төр хороо байгуулъя гэхээр хичнээн гарын үсэг тотож байгаа лээ. Чуулган хэмжигдэхгүй байгаа тийм ээ. Тийм. Чуулганаар бол тун харамсалтайгаар унсан боловч зарим нэгэн гишүүд материйн нулимс унгасан штэ. Ёстой дэмжих байсан юугүй 6 далий гээд. Тэгэхээр би айгу урам ороод зурулж эхэлж байгаа штэ. Одоо 22 гишүүн зурцсан байгаа. Танаа намаараа л зурчвал уг нь болох юм шүү. Намаараа л зурчвал болно л доо. Нам дотроо дэмжихгүй байгаа шалтгаан нь юу байх вэ? За одоо тэрийг одоо ёстой бас мэдэхгүй юм да. Нэг нөгөө хэлэхэд те одоо ямар шалтгаан байдгийг нөгөө талын нам чинь 2 хуваагдсан байна те 30-38 гээд. Тэг яг хувь хүмүүсийн үзэл бодолд бол бас те одоо халдах ирэх байхгүй. Бодол санааны эрхчлөөнд нь бол нэг халдмааргүй байна. Нара гişүн та хоёр нэг Viber чат дэлгээд муудаад байсан учраас би бас гайхаад байгаа юм чи. Би уг нь тэнд оюун эрдэнэтэй үзээд хахад энд наар надад яриад идэг. Тийм учраас та ихтэй тэр Viber групп дээр томорсон юм шүү. Одоо ийм нэг сонио хов ярих мангар л байна л да. Лобби минт баяр
гэж хүн таны турсан ах болов. Тэ. Тэгэхээр юуны зорилгонд орсон гэсэн үг үү? Хатам жилийн хоршоод өндөр хүн амлсан учраас банк жоохон сонир болж эхэлж байсан. Улс төрчид энэ хоршоодоос маш их хэмжээний мөнгө зээсэн байт юм билээ. Маш их дүнтэй. Бүлгийн дараагад та Тэмүүжин, Төвшин гишүүн хоёрын хинэн дэмжиж байгаа вэ? Тэр нь хэн болох юм? Би мэдэхгүй. Байр суурь байгаа гэсэн үг үү та? Та харин санал худалдаа авалтын эсрэг хуулийн төсөл санаачлаар явж байгаа тийм ээ. Сонгуул нь өөрөө шудраг явагдчихэж сая тэнд арчил явж байна гэж үздэг. Энийг та тийм бодиттой кейсээр баталж чадах уу? Бүр хуулгатайгаа. Үнэн бад зөв намын нэг эмэгтэйг ардын намын нэг эмэгтэйтэй цуг дэмжээрэй гэд ийм хоёр нэр хэлсэн гэд бичлэг нь байгаа. Хэдэн төгрөг шилжүүлсэн? За тэр үед чинь 100 өгөөд ард дээр нь дахиад 100 өгсөн шигсэн чинь. 2028 оны сонгуульд та аль тойргоос дэвшгүй? Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснэ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpaid боломж бий. Нара гişүн та хоёр нэг Viber чат дэлгээд муудаад байсан учраас болсон. Үгүй нэг учир болов шүү дээ. Нэг уг нь бол зөв зүгээр л висийг хөрхөн. Тэг манай одоо олцсны хүүхэд гэл ингээл. Тэг чи гинтхэн л яг тэр нэг оюун эрдний үеэр л надруу дайраад эхэлсэн л дээ. Тэр хавраас хойш штэ надлангийн. Тэг би тэг ерөөсөө юу ч хэлээгүй ямар ч асуудал тавиагүй л дээ. Тэгээд явж байгаа сая намар бас дахиад дайраад эхэлсэн. Энэ намар 9 сар тахаа тийм. Тань руу дайраад байгаа шалтгаан нь юу вэ? Гэхдээ одоо би бас мэдэхгүй шүү дээ. Би бас гайхаад байгаа юм чи. Би уг нь тэнд оюун эрдэнэтэй үзээд хахад энд надруу дайраад идэх байхгүй. Хоорондын хувийн муудалцаа бол байхгүй юм уу? Байхгүй шүү дээ. Бүр юу ч байхгүй. Маш nice байсан бүр. Юу ч байхгүй. Яасан гэж муудах юм. Ямар ч муудах битэр шалтгаан байхгүй шүү дээ. Тэгээд тэгсэн чи гинтхэн л би ч өөрөө анзаараагүй мэдэхгүй нөгөө нодлон чи яг ийд нөгөө ерөөсөө дасан оюутантай үзэж ахт гинтл намааг л ерөөсөө зүгээр учир зүгөө дуруугвал тэр сошиалаар л над руу дайраад идэг байсан л та. Тэг би тэрийг тэгээ за яг өнгөрөөсөн. Тэгээ за одоо тэгээд аль хүнтэй тэхэвдэ те. Энэ хүн оюун эрдэнэт таалагддаг. Оюун эрдэнэ хүмүүст бас болно шүү дээ. Өмнөх эрхийн нь бол би бас эрхэнд нь халдах надад бас ирэх байхгүй. Тийм учраас та ихтэй тэр Viber group дээр томорсон юм шүү. Тэгээд за одоо ийм нэг сонио хов ярих мангар л байна л да. Гэхдээ за нодлон оюун эрдэнэс сулж над руу дайрдаг болсон. Би тэр хувьдаа юу ч муудалцаагүй. За нодлон хаваржангаа дайрлаа штэ, хаваржангаа 100 гэ дайрлаа штэ. Би нэг ч үйлбэр хэлээгүй. Тэгээ намар дахиад дайраад эхэлсэн байхгүй юу. Дахиад дайраад сошиал машлаараа бичээд ингээд унсан. Тэнгүүтэн за одоо нөгөө тэр том асуудал нь ч өнгөрсөн байсан те. Тэгээ нөгөө үт хүртэл нөгөө биенд нь хүрэхээр 10 хундаг гэдэг шиг тэр нөгөө дотоод эмэгтэйчүүдийн групп дээр пабликт намайг оромжлоод нь штэ. Тэрийг нь би ингээд нөгөө эмэгтэйчүүдийн групп дээр үлүүдээ тавьсан шиг санаж байна. Ингэж болж байгаа мó гэ тэ. Энд чинь нөгөө эмэгтэйчүүд нь тэ эмэгтэйчүүдийг ингээд тэ илтэд одоо гүйтгээд оромжлоод идэг зүг үү гэд би асуудлыг зүгээр тавьсан. Тэгэл яг хэвдээ тэр чинь ерөөсө гуйлах чинь түүлэг чинь өсгөө үлэн найрлаагүй одоо бүр ерөөсө үлэн зөлмөө өссөн гэдэл унсан штэ. Тэр маш тодорхой одоо улсын хурлын гишүүд тэрийг бол нотлно. Тэгээ яг хөө миний одоо өссөн төрсөн орчин миний эцэг их рүү их дайрсан л да. Уг нь бол миний аав чинь хөрхий бүр шударж удаг гэдэг алдартай хүн байсан штэ. Тэгээд одоо тэрслүүж удаг гэдэг ерөнхийдөө жоохон тэрслүү үзэлтэй жудаг гэд бүр тийм алдартай маш олон ном бичсэн юм хүн байдэн штэ. Уг нь тэг миний аав руу их бас дайрсан л да. Чиний аав жудаг бараг заллан гэд тэгээ чи бол гуйлгачин өсгөө үл нэрлээгүй л гэсэн. Лобби Мент Баяр гэж хүн таны турсан ах болов? Тэ. Одоо юу хийж байгаа вэ? Гэхдээ юу хийх вэ тэгэл хөрхий юу ч хийх боломжгүй л үүдэн штэ. Тэгэл янз бүрийн юм хийх гээл оролддیں۔ Зүгээр суудаггүй. Тийм маш хөдөлмөрч одоо тийм илүү дотор маш их сэтгэдэг ийм хүн байдیں۔ Тэгээд эн чинь бүхэл бүтэн 10 жил тэ ингээд ял хөдлөд гараад ирсэн хүн. Одоо хоёр чихнээс өөр юм бол хүн одоо яг юу ч хийх вдэ тэ. Тэгэхдээ бол нэг маш цөөн тооны 3-аас 4 ч юм уу хоршоо маш том одоо хэмжээний үйл ажиллагаа явуулж исэн, бизнес хийж исэн гэсэн үг те.
одоо барилга байшин барьж исэн том объектууд те одоо бар, ресторан тухайн үедээ л те бизнес хийж исэн юм цөөхөн компани одоо юу байсан бэлээ хоршоо. Тэгээ тэрний нэг нь бол одоо энэ Глоб гэдэг энэ хоршоо байсан. За хохирогчгүй анх бол хохирогч бол байгаагүй. Нэг ширхэгч одоо хадгаламж эзэмшигч цагдаад гомдол гаргаагүй. А уг нь бол эрүүгийн хэргийг гомдлоор үүсгдэг байхгүй. Тэгээ албан ёсоор Монгол банкны газрын дарга Одонгоо гэдэг эмэгтэй за одоо хоршоод дампур ишүү Глоб хоршоод дампур ишүү очиж мөнгө ав гэж сэрүүлэг сонь дээр ярьсан гэсэн бид. Төсөөлдөө та одоо тийм юм байж болох уу? Энэ банк дампур ишүү мөнгө ав гэж хэлвэл агаар нэг байгаа үсттэй. Тэрэн шиг хоршоочин дампур ишүү очиж мөнгө ав гэж албан ёсоор зарласан байт. Тэгэнгүүт маш олон иргэд мөнгө авах гад те ингээд сандралдаад ингээд тэгээд одоо манай ахын тухайд тэгвэл яг баригдтлаа нөгөө иргэдийн мөнгийг буцааж олгож исэн байдаг байхгүй. Энэ мэд барийг гаргаад бизнес юуны зорилгоор орсон гэсэн үг үү? Яг хөө тэр үед чинь нэгдүгээр нөгөө хоршоод хатам жилийн хоршоод өндөрхөө амлсан учраас банк жоохон сонир болж эхэлж байсан. Тэ? Улс төрчид энэ хоршоодоос маш их хэмжээний мөнгө зээсэн байт юм билээ. Маш их дүнтэй. Дараа нь гарч ирчээд тэр хураалгасан эд хөрөнгөнийхөө зөвхөн 5 объектыг үнэлүүлсэн юм билээ. Зархааны хэрэгээр. Тэгэхэд 22 илүү тэрбум төгрөг болсон гэж. Тухайн одоо 20 гаруй жилийн өмнөх тэр үнэлгээгээрээ л 20 хэдэн тэрбум төгрөгийн одоо үнэлгээ бүхий эд хөрөнгийг хурааж авсан байх нь шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Тэгээд 2 тэрбум болгосон байт шүү дээ. Үнэлгээг нь. Тэгээ үнэлэх яг уу тийм төгрөг болгож зарж байхгүй юу. Тэгээ ерөөсөө тийм их одоо мөнгөн дүн бүхий эд хөрөнгийг хурааж аваад тэр чинь хариуцах эзэн байхгүй болж штэ нэгсэндээ тий. Нөгөө хохирогчдын ингээд төрөөс 50% даанаа 50 бэ гэж хэлсэн. Тэгэнгүүт нөгөө хохирогчд чинь тэр эд хөрөнгөтэйгээ хөөцөлдөхгүй. Нөгөө тэр ажиллаж исэн захирлуудыг бариад 10 жилийн яалгүй явуулсан. Тэгээ нэг эзэнгүү 20 хэдэн тэрбумын өмч үлдсэн байх нь шүү дээ. Тэрэн дээр яасан нь шүүхийн шийдвэрийн тоглоод 2-3хан тэрбум болгосон бидээ шүү. Одоо ардчилсан намын бүлгийн даргад хэн сонгогдох вэ гэдэг танай нам дотор бас нэг асуудал өрнөд ах шиг байна. Бүлгийн даргад та Тэмүүжин Төвшин гишүүн хоёрын хинийн дэмжиж байгаа вэ? Ер нь хэн болох юм? Би мэдэхгүй. Тэгээ би бол одоо нэгдүгürt мэдэхгүй. Хоёрдугаарт одоо тэрийн дэмжин, энийн дэмжин гэж одоо албан ёсоор сонгуул эхлэх байхад зарлах нь зохимжгүй байх. Тэр үед нь л шийдэндээ. Нэг тийм хүн болчоосаа гэсэн байр суурь байгаа бах тий. За яах вэ? Тэгээд одоо аль хүнийг нь ялгаж салгах вэ? Одоо хоёулаа л ер нь бол боломжийн улсууд гэж би бодож байгаа мэдээж. Байр суурьгүй байгаа гэсэн үг та. Гэхдээ тэр чинь албан ёсоор эхлэхгүй шүү дээ. Өөр хүн дэвшгийг үүсгэхгүй шүү. Яг бүр ингээд сонгогдохын даваан дээр хойшлуулж чаддаг. Үгүй шүү дээ. Бүлгийн хуралдаанаар. Тэр албан ёсоор тэгэж одоо дэвшжээ гэдэг тийм болоогүй шүү. Би бол жишээлбэл Тэмүүжин гишүүнийг дэвшнэ гэж хэлж байгааг би л сонсоогүй. Яг албан ёсны юм бол явагдаагүй. Тэгэхээр тэрэн дээр бол одоо тэрийг энийг гихтэй юм бол. За та харин санал худалдаа авалтын эсрэг хуулийн төсөл санаачлаад явж байгаа тийм ээ. Тэгээд ер нь санал худалдан авагддгаа гэж юм яриа байдаг болохоос ш нэг юм батлаад байгаа юм байдаггүй шүү дээ. Энийг та тийм бодиттой кейсээр баталж чадах уу? Ер нь тэгээд таны хууль санаачилж байгаа энэ хуулийн төсөл хууль хэрвээ батлагдвал зогсоож чадах уу? Энэ хуулийг бол ер нь шудраг ёсны хууль гэж үздэг юм билээ. Шудраг ёсны хууль. Яагаад тэгэхээр ардчлалын нэг гол үнд зүйл бол шудраг сонгуул. Сонгуул нь өөрөө шудраг явагдчихэж сая тэнд ардчил явж байна гэж үздэг. Атал манайх нэг юм сонгуул нэг чөлөөтэй явагдаад байгаа юм шиг мөртлөө шудраг бус байдаг. Тэ? Энэ юугаар илэрдэг л худалдаж авдаг. Маш ойлгомжтой. За, байлгүй яах вэ? Бүр 24 оны сонгуулиар санал худалдаж аваад ингээд бүр сонгуулийн үеэр шүү. Бүр эд сонгуул явагдаж байхад ингээд хүмүүсийн данс руу мөнгө хийцэн. Тэгээд одоо үлдэгдлээ авах гээд явж ийн гэд хүмүүс сонгоны хайрхын дүүрэгт ирж бүр бичлэг энэ төр хийлгэж ирсэн шүү дээ. Тэгээд дансныхаа юуг үзүүлээд одоо хуулгыг бүр тийм кейс шүү. Тэр бол одоо ямар үнэн ба зөв ном билүү? Тэрний нэг дэвшигч, нэг эмэгтэйг одоо би маш сайн санаж байна. Яг л бид нэр ардсан намаас тэр кейсийг Тамнуулын ерхий газарт өгсөн байхгүй юу? Би тэр үед чинь нэг шудраг сонгуулийн төлөөгээд
намуудын хөдөлгөөн үүсгээд явж исэн. Тийм учраас над дээр айгүйх гомдлууд ирсэн байхгүй юу. Гомдол байтугай тэр хүн биеэрээ ирсэн штэ. Ингээд дансныхаа хуулгыг үзүүлээд. А дээрэс нь тэр Арслан намын хүмүүс юу хийсэн байсан бэ гэвэл нөгөө нэмэлт мөнгө авахтаа ороод бас бичлэг энэ төр хийдэм билээ. Хөрхий гişүүд шудраг хүмүүс. Гişүүд юу ах вэ? Арслан намын гişүүд юм шиг байна. Тэгээ ингээд нөгөө үлдэгдэл мөнгийг өгж байгаа баримт хүртэл гарч ирсэн шүү дээ. Бүр хуулгатайгаа. Үнэн бат зөв намын нэг эмэгтэйг гоогоор эхэлсэн эмэгтэйг ардын намын нэг эмэгтэйтэй цуг дэмжээрээ гэд ийм хоёр нэр хэлсэн гэд бичлэг нь байгаа. Хэдэн төгрөг шилжүүлсэн. За тэр үед чинь 100 өгөөд ард дээр нь дахиад 100 өгсөн шигсэн чинь 100,000 төгрөг. 100,000 төгрөг эхэлж өгөөд дараа нь 100,000 өгсөн. Тэр баримт нь бол Арслан намд байж л тагнуулд өгж исэн, цагдаад өгж исэн. А одоо болохоор энийг зохицуулах. За тэгэнгүүт юм чам. За тэр бол бүр сонгуулийн үеийн бүр ингээд санал худалдаа авалт. А гэтэл хуулиар одоо яадаг вэ нөгөө сонгуулийн жил гармагц санал худалдаа авахыг хориглож байгаа. А тэр саяны мөнгө тараад санал авч байгаа чинь бүр цэвэр хориглосон хууль бос үйлдэл. А тэр бүхэл 12 сарын 31-ний өдрөөр ингээд санал худалдан авалт дуусгар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл зөвшөөрдөг байхгүй юу? 3.5 жил нь хуулиар зөвшөөрдөг. Одоо надад тэр бом төгрөг би шууд чамд тэр бом төгрөгч өгч болно. Хуулиар нээлттэй. Айгуу тийм логикгүй байхгүй юу? Тэгэнгүүт сонгуулийн жилийн 1 сарын 1 болмогц хориглоод ундаг нь тий. А тэгээд өмнөх 3.5 сар нөө битүү тойргоо услна гэж ярьдэн штэ. Гэхдээ одоо болроо чиш мэддэг байлгүй дээ. Битүү энэ гадаад дотоод явуулдаг штэ. Амраад штэ. Хайнаа явуулдаг штэ. Битүү штэ. Өдөр шин өглөө оройгоо явуулж байгаа штэ гişүүд. Энд чинь цэвэр санал худалдаа авалт байхгүй юу? Хороо өөрийн даргаас гадна иргэдэг явуулна шүү дээ. Иргэдэг чинь яг ингээд сегментлж агаад явуулдаг байхгүй юу? Тэр чинь бол энэ үхэнд за тэгээд хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг нь даана. Уг нь тэр нэг одоогийн сонгуулийн тухай хуулийн 48 дээр бүр ингээд заасан байгаа шүү дээ. Үн төлбөргүй үйлчлэгээ үзүүлэхийг хориглоно. Одоо жишээлбэл одоо бол ингээд нөгөө гişүүд чинь баг ингээд тойроглуугаа им чинтер явуулдаг шүү дээ. Им чинтер явуулаад үзлэг энэ төр хийлэгдэн шүү. Арга нь бүр нарийсаад байгаа шүү дээ. Арга нь бүр нарийсаад байгаа. А энийг болохоор хуулиар хориглоогүй. Сонгуулийн жил гарахаар л болохгүй гэж. Сонгуулийн жилээс өмнө бол болно дураараа. Юу л бол юу хийж болно. А тэгэхээр бүр сонгуулийн бүхэлд нь хориглоод тэгээ ерөөсөө энэ санал татах зорилгоор тэр сонгогчд ямар нэгэн давуу байдал олохыг л ерөөсөө санал худалдаа авалт гэж нэрлэдэг. Олон улсын угаасаа нэр том юм. А гэхдээ энэ зөвхөн ийм мөнгө бэлэг өгж авах тухай асуудал маш том клиентелизм гэдэг одоо нөгөө ийм клиент харилцаа үүсчихдээ шүү дээ. Нэг улс төрч тэгээд нөгөө талд нь иргэдтэй ингээ бизнесмэнүүдийн хоорондын ийм маш нарийн төвхтэй харилцаа явагдаад байгаа үргэн агуулгаараа. Гэхдээ эн чинь бол political corruption гэдэг бүр яг авилга гэж үздэг олон улсад. Тийм учраас бүх улсад хоригддаг. За тэгэхээр манай энэ төслийн гол зорилго бол нэгдүгээр бүх жилд хориглоно. 3.5 жилд зөвшөөрөх биш. Бүхэлдээ ингээд улсын хуралд ерөнхийлөгчд иргэдийн хуралд сонгохыг хүсэж байгаа ямарваа нэгэн итгээд ямар ч тийм санал худалдаа авах одоо тэр хориглосон зүйлүүд хийж болохгүй нэг. За хоёрт нь хэнийг хориглож ийнэг вэ? Засгийн газрыг хориглож байгаа. Засгийн газар санал худалдаа авдаггүй жишээ нь. Авдаг шүү дээ. Амар авдаг тий. Одоо нэг сургууль, соёлын төв бүр одоо нөгөө төсвөн өндрөөр барих байдлаар тий. Тий. Хоёрт шинэ хоршоо. Энд чинь одоо цэвэр санал худалдаа авалтын маш том одоо илэрхийлэл байхгүй юу? А тэр бүхэл нэгдүгээр зээл тэглэх. Эний чинь бас хориглосон байдгийг хуулиараа. Тэгвэл их инэдэмтэй шүү дээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно гэж байгаа шүү дээ. Юу гэхээр зээл тэглэх, эсвэл хөнгөлөлттэй үнээр зээл олгох гэж засгийн газарт хориглосон мөртлөө сонгуулийнхаа одоо хөтөлбөр тусгаж болохгүй мөртлөө хийж болоод идэг. Боддоо тийм амар утгагүй байгаа үстэй. Хийж болохгүй гэсэн хориглолт байхгүй мөртлөө сонгогчдыг төөрүүлэхийн тулд мөрийн хөтөлбөртөө нам тусгаж болохгүй гэж заасан мэт шүү. Тэгсэн мөртлөө зээл тэглэдэг. Тэ? Эсвэл зээл өгдөг. Одоо нөгөө зээл өгөхийг нь тэгээ хориглочихно гэсэн үг үү? Сонгуулийн жил гармагцсан. Одоо шинэ хоршоо шиг ийм сюрприз хийж болохгүй гэж. А дээрэс нь сонгогдоод гараад ирээд гишүүн болцсон гишүүнийг яах вэ гэдэг асуудал тавигдана тийм үү? Санал худалдаа аваад одоо саяны миний хэлж байгаа энэ кейсэр чинь тэр мөнгө тараасан гишүүдийн сонгогдоо гарцсан явж байгаа шүү дээ. За тэгэнгүүт энэ дээр тэр зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэж байна. Сонгуулийнхаа хуулийг заагаад өгсөн. Зөрчлийн хуулиар гэж. Зөрчлийн хуулинд ингээд заасан. Гэтэл эргээд улсын хурлын
тухайн хуулийн 41-ийн 7-д улсын хурлын гишүүдийг зөрчлийн хуулиар шийдэж болохгүй гэж заасан. Амар дабл стандарт байгаа биз. Нэгийг нь бүр нэгийг нь хаацсан байна. Бүр хаацсан. Гэхдээ энэ чинь яг зөвхөн санал худалдаж авчгаад ингээд гишүүн болцоход зөрчлийн хуулиар шийдэгдэхгүй өнгөрөхөөс гадна нэг дабл стандарт явж штэ. Улсын хурлын гишүүд жишээлбэл танхаарч болох юм шиг болж байгаа биз. Жирийн иргэд болохоор танхаарад яг уу зөрчлийн хуулиар шийдэгдэж байхад улсын хурлын гишүүн бол зөрчлийн хуулиар шийдвэрлэхгүй гэдэг ийм дабл стандартыг бас халах ёстой. Тийм учраас ингээд санал худалдаа авсан гишүүдийг эрүүгийн хуулиар одоо хариуцлага хүлээлгэх ийм заалтыг оруулж байгаа. Дээрэс нь эргүүлэн татах үндслэл олно гэж бас тусгаж байгаа. Саяын таны ярианд дурддагддаг тэр клиентизм гэдэг онол бас одоо улсын хурлын гишүүд дээр бас хэрэгжээд байна л да. Юу хандив авсан компаниудаа аж ахуйн нэгжүүдтэй үйлчилдэг. Та жишээ нь өнгөрсөн оны одоо 24 оны сонгуулиар жагсаалтаар гишүүн болсон ч гэсэн санхүүжилт хандив авсан уу? Хуулиар одоо юунд нөгөө нэр дэвшигчд те тойрогт нэр дэвшигчдийн одоо зарцуулах мөнгөний 50% дунджийн гэж байгаа. 50% та тэнцэх хэмжээний мөнгийг хандивлаж болно гэж байгаа. Тийм л заалт байгаа. Гэхдээ энэ айгүй дутуу хийгдсэн хууль. Тэгсэн мөртлөө данс энтер байхгүй. Чагсаалтаар дэвшиж байгаа гişүү данс нээж болохгүй. Тэр энэ хууль ямар байсан гэсэн үг вэ? Маш хуудуутай байсан байна. Чи хэл хэцүү, хэрэгжүүлэхэд хэцүү, хэрэгжүүлэхгүй байхад хэцүү. Ийм л хууль байсан та. Тэгэхээр энийг засах хэрэгтэй. Данс байхгүй гэхдээ хандив авч болно гэсэн үг юм. Тий. Хандив өгч болно гэж заасан. Болно гэж байгаа юм л угаалдаггүй. Ямар газрууд хандив өгсөн? Би бол яг тэ нэг ямар 6-д орцсон тодорхой байсан шүү дээ. Тэ ард дээр нь хандив өгөх асуудал яригдсан шүү дээ. Тэр болох гэж хандив авсан тохиолдол байхгүй. Босныхоо болох нь тодорхой гэд хандив авна шүү дээ. Гүн шүү дээ. Болох нь тодорхой гэд хандив авч яах юм? Би тэр компаниудад үйлчлэх надад шаардлага байхгүй. Сонирхолж байхгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Жигэн одоо нөгөө чиний саяны хэлдэг шиг те клиентизм үүсэхийг үүсэхгүй шүү. Тэгэхээр тийм та тэгээ хандив аваагүй гэж үү? Би компаниудаас тийм хандив аваагүй. 2028 оны сонгуультай аль тойргоос дэвшгүй? Яг та одоо ярихад хайрцангуй эртэл байна л да. Улсын хурал дээр гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дэмжигдсэн гүйлтэй. Тэгээ энэ бол одоо яг хоёр талтай шүүмжлэгдээд байна. Энэ дотор Эрдэнэтмүрийн цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, сэлбэдэд төв гэсэн төслүүд багтаж байгаа. Тэгэхээр эдгээр төслүүдийг гацаачлаа. Том төслүүдээ ер нь ингээд явуулахгүй юм биш үү гэдэг. Нөгөө талдаа бол мөнгө угаалтын эсрэг гэж тайлбарлаад байгаа. Таны хувьд энэ дээр ямар байршилтай? Яг л хоёр талтай л асуудал болж байгаа юм л да. Яг нэг талаасаа нөгөө бид нар чинь төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж баталсан. Тэр төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар чинь ингээд хязгаарыг зааж өгöd нь шүү дээ тий. Зээлийг бол энээс хэтрүүлж болохгүй, дотоодын бүтээгдэхүүний хэдэн хувьтай тий. Зардлыг эндээс хэтрүүлж болохгүй гэдэг ингээд тэрийг бол бас ингээд зөрчиж байгаа байхгүй юу нэг талаасаа. Нөгөө талаасаа тэр бол буруу. Би бол энэ талаас нь бол дэмжихгүй байгаа юм. Атал нөгөө талдаа 10 гаруй их найдын зээл ингээд авцсан байгаа байж тий. Тэг ингээд нөгөө зарцуулж байхгүй, зарцуулж чадахгүй ингээд байгаад байдаг. Тэгэнгүүт тэр чинь нөгөө яг хүү бол төлөхгүй л байгаа юм л да мэдээж хэрэглээгүй учраас хүү төлөхгүй боловч нөгөө хадгалж ийн гэдэг агуулгаараа баг ингээд хадгалуулсан байгаа даа шүү дээ 10 гаруй 10 хэдэн их найд хадгалуулсны төлөөх гэдэг шиг те фи төлж идэг байхгүй хураамж тэр чинь баг сая энэ өнгөрсөн онд бас өндөр шүү хэдэн тэрбум шүү газрын тос боловсруулах үйлдвэрийн зээл үгүй ерөөсөө энийг 10 хэдэн их найдын ингээд зээл авчаад байлгаад ийн гэдэг шүү дээ энийг хэрэглэхгүй байгаа мөртлөө хураамж төлөд байгаа байхгүй. Тэгээ би бүр надлын энэ асууж буцааж болдгүй юм эсвэл бүгөөс тий. Тэгээ нэгэнд хэрэглэх шаардлага байхгүй юм. Ер нь яах гэж авсан юм. Чи тэг хүн чинь ингээд нэг төсөл бодож зээл авдаг үстэй. Түүнээсээ юмыг аж мэдгүйгээд авчаад дараа нь хийх юм байхгүй ингээд юунд ч хамаагүй ингээд баруун сулгаагүй цацаад ээж болохгүй байхгүй. Том агуулгаараа. За гэхдээ мэдээж Эрдэнэтмүргийн цахилгаан станц бол маш хэрэгтэй. Энийгээ дуусгах хэрэгтэй. Энийг арай гэж нэг юм явуулахар боллоо гэж шуугсан шүү дээ. Тэгсэн. За газрын тос те нефтийн үйлдвэрээ бол дуусгах хэрэгтэй. Энэ тал дээр нь бол одоо бас зөвшөөрч болох боловч гоё дагаж хүзүү гэдэг нэг сайхан монголоор дэвгэн шүү дээ. Гэхдээ энэ шиг энэ дундуур нь ингээд сэлб дэтвэг ингээд шургуулад байгаа байхгүй юу? Энэ сэлб дэтвэг бол концепцийн хувьд буруу. Гэхдээ энэ чинь хизээ төр те ингэж
одоо орон сууц барьж ирсэн. Бүр том агуулгаараа энэ чинь төр орон сууц барьж байгаагаас ялгаагүй болчихж байгаа байхгүй. Гэтэл тэр орон сууцын чинь тэр хувийн хвшлийнх л барих хэрэгтэй шүү. Тэгмүүд төр ороод дундуур нь нөгөө тендер мендер зарлахтаа хідэн хувийн чи цавчаал ах トゥ хамаатандаа өгөөл тий Тэзүү хийх гээл нэг орлогч нь эхнэрийнхээ компанид өгцөл зохиж явна шүү дээ. Тэгээ энэ төрөөр юм хийлэхийн хэрээр ард дээр нь татвар төлөгчдийн мөнгнөөс тодорхой хувь нь ингээд тухайн тэр төсвийг хариуцж байгаа, төслийг хариуцж байгаа улс төрчдийн кармаа руу ороод идэм аа. Энд чинь сая энэ туулын хурдны замаас тодорчлоо. Бөөр нотлогдож штэ баг 6.6 тэрбум төгрөгийн асуудал үүссэн биз дээ тэр бүхэл бүтэн нийслэлийн орлогч дарга дээр. Тэгэхээр ерөөсөө энэ аль болох боломжийн юмыг бол төр хизэж хийхгүй төрөөс бус хувийн хвшлэр хийх ёстой бүх юмыг хувийн хвшлэр нь хийх. Нэг ч юм руу төр битээ ор гэдэг. Энэ алтан зарчмыг л бид нар баримтлах юм бол энэ авилга албан тушаалын хэрэг төдий ч инээ бас багасна. Тийм учраас яг гой дагаж хүзүү гэдэг шиг юм болцгоор чи энэ гişүүд чинь бас одоо энэ их хулгай хажуугаар чинь те дахиад нэг хулгайтай холбоотой юм дэмжчихгүй гэж баг айгаад ингээд унгаж шít. За их төвшин гişүүн та хоёрыг одоо нэгдлийг олон зүйл дээр ингээд те төсөв эсэргүүцэгтэйч хамтарч нэгддэг сая харбины гэрэн дээр ч нэгдэж гин гэд та хоёрын нэгдлийг бас олон хүмүүс хардаад байдаг л та. Та хоёрыг юу нэгтгэдэг юм бэ? Гэхдээ битэрий ч өстой айгүй сонь юм нэгтгсэн шүү дээ. Одоо тэр төсвийн нөгөө үеэр чинь те ганц одоо хэн биш шүү дээ. Их төвшин биш төвшин гişүүн байна. Тэмүүлэн гişүүн 3-т би нийлсэн шүү дээ. Ер нь бол. За тэгээд харбины гэрээ. Харбины гэрэн дээр чинь 40 гişүүн гараас өсөрсөн шүү. Ганц их төвшин уг нь биш байгаа үст. Тэнгүүчил тэндээс нь нөгөө их төвшин сонгож яриад төвшин гişүүн битээр бас айгүй олон юм дээр санал нэгддэж шүү дээ. Төвшин гişүүн битээр яасан? Төсвийг эсэргүүцсэн. Дөрвөн хүний нэг харбин дээр төвшин гişүүн гар үсэг зурсан. За дашрын нэг мэдлэг их төвшин гişүүн та хоёроо баг би асуусан юм шиг л ярьдаг. Би их төвшин гişүүнээс бас асуусан сонирн болгож ярихад. Гэхдээ одоо намайг хаа хамаагүй нөгөө те одоо баг 20 хэдэн жилийн өмнөх те юу яа одоо баг асар олон жилийн өмнө те одоо баг одоо 30 жил рүү орчих штэ 98 он гэж бодохоор 30 жилийн өмнө JCI Base-ны төлөө намайг тэр нэг CV-ндээ бичснээс ингэж амар сэргэлнээр гогдож авч соргогоор авч намайг ингээ MS-тэй холбоод унж байгаа байхгүй юу. Чи минь одоо яадаг юм бэ? Яаваа ийвэ гэд би бүр асуусан нэг. Бүр хоёлаа дуудаж бараг буулж байгаа. Тэгсэн чинь ямар ч холбоо хамрал байхгүй болсон гэж л шүү дээ одоо. Ямар ч холбоогүй, ямар ч хамааралгүй. Бүхэлдээ эн чинь нэг компаниуд чинь нэг салдаг үсттэй. Одоо муудаа салдаг юм уу, сайдаа салдаг. Тэрийг бол би мэдэхгүй. Ямар ч байсан MCS-тэй ямар ч холбоо байхгүй удаж чинь гэсэн. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч нээлттэй ярилцсанд баярлалаа. Санаачилж байгаа хуулийн төслүүдэд батлуулаарай гэж юрэ. За маш их баярлалаа. Юрэл Батөршгий. За. Энэ түрүүн чи уг нь тэр нөгөө глобыг асуусан. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснэ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpaid боломж бий.